2 бүлэг. Инрэл хайр. Үрийн тухай өвлөн их. Кауер хүчин буюу удамшил тээлт хүчний гол хөгтгөн болох өөрийгөө өв болгон үлдээх цус ясан ядуурын улбаа үр хэмээгч нэрийн утга. Үр хэмээгч нь цагаан болоод улаан эс нэгдэж, алтан эсээр амилж сүүн эсээр хүчижсэн 4 эс нь нэгдэл 3 бодгалын хүч оюун ухаанд өөрийн хэвлэгээс бултас хийж гарч өрөөлийн хэмээр дэмнэгдэж өөрийгөө улбаалагчийг хэлдэг. Өөрөөр хэлбэл өөрөөс чинь төрөх хүмүүнийг хэлнэ. Өрөөл бусад амьтад кауер хүчний төлөө үргэлжлэх жамын эргэлтэнд байх бөгөөд үрийнхээ төлөө амьдардаг гагц онол нь бөө онол болно. Иймд хорвоо дэлхийн хамаг үнэтэй эд бол кауер хүчний бүрэн хандлтад үр гэдэг зүйл юм. Байгаль дэлхий дээр ам үүсгэн үр төрүүлбэл амьсгаан тоог нь тэгш байлгахыг эрхэмлдэг. Амьтан болбоос өөрийн биед чадлыг дагуулсан үртэй болохыг хүсэмжилдэг. Хүмүүн бол гарсан үр болгоноо чадамжид болгохыг тэмүүлдэг 3 онцлогт бодгалууд. Эхний очиг сүнсэн бодгалын амин учийг тайлбарлан тайлах аваас оюун ухаан, бие төгөлдрийн зохицол нэг бөгөөд огторгуйн хэмэнд чадамжит оюуны хүчтэй орон зайн эргэлтэнд тэгш хинтэй байхыг сүнс эрхэмлэж, тэнгэр эцгийн төлөө зарилгаар нэг сүнснээс нөгөө сүнсийг хувааж сүнс сүнсээрээ төрнө. Иймээс эртний сүнс, нэлх сүнс гэх ялгаанууд байна. Эртний сүнснүүдийн оюуны бидэх. Гэвч түүнийг хуваагаад шидэн чадамжууд шин сүнснүүд бий болно. Нэлх бүхэнд туршлага гэдэг зүйл нь баймгүй учраас өнгөрсний алдааг давтах нь их байдаг. Тиймээс хөгжлийг сааруулагч нь болж байна. Ан амьтад хүчирхэг үртэл үлдээхийг эрхэм болгоно. Харин хүмүүн бол өөрийн мах бодийн чадамжийг илүүтэй төвлөржүүлж, цаашлаад дараагийн удмыг хөгжүүлэхийг хүсч, өөрийн биеийн чадамжийг давсан хүчит үр хүүхдүүдийг үлдээхийг тэмүүлж амьдрах энэ арга ухаанаар хөгжинэ. Аянгат та үрийг 4 эсээс бүрдэнэ гэсэн улаан эс, цагаан эс, сүүн эс, алтан эс гэдгийг тодруулж өгөөч. Өвөөлөн их. 1. Улаан эс гэж эхийн эсийг хэлнэ. Одоо та үрс өндгөн эс гэж нэрийддэг. 2. Цагаан эс буюу үр эс, эцгийн эс. 3. Сүүн эс буюу сүнс. Сүнс байхад энэ 2 эс амилдаг. 4. Алтан эс бол үрчхүйн эс, шимт мандал. Алтан сав хэвлээ. Энд чинь өөрөө эсэн бүрэлдэхүй. Тэр нь үрийг дотроо томруулаад гаргана. Өөрөөр хэлбэл улаан, цагаан, сүүн эс хэмээх 3 эс нь хүмүүн болж, 1 эс нь буюу алтан эс нь тэр 3-ыг сүлэлдүүлж байж үр бий болж төрөх ёстой. Ийм учиг хүмүүний бүтцийг ярихдаа 3 эс яриад байдаг хэрнээ эхийн бүтцийг ярихаар 4 эстэй болчихдог юм. Сав гэх оронг алтан эс гин. Алтан эс сэвтэй байх аваас ураг тогтдоггүй. Үр гэдгийг эсийн бүтцээс нь тайллаа. Кауер хүчний хамаг гол зорилго өөрийгөө үлдээхийн тулд байдаг. Гэвч өөрийгөө үлдээхэд тэрчлэн хуулаад тавих биш, төвлөржүүлэн хөгжүүлэхийн тулд амьдрана. Хөгжүүлэх гэдэг чинь хөг ижилсэх гэсэн үг. Нийт онолтойгоо нийтдээ хамт амьдрах чадамж өндөр байхыг хөг ижилсэх гэж нэрийддэг. Энэ нь хүмүүн төрлөختөн хоорондоо ганцхан хөг ижилсхийг хэлээд байгаа юм биш. Байгаль дэлхий тэгэж хөг ижилсэн амьдрахыг хэлнэ. Бие биедээ дэмтэй горшин дуулж уянгалуулахыг хэлнэ. Хүмүүн амьдралыг санаатай болоод санаандгүй үлддэг бөгөөд гол зорилгыг нь ухчих юм бол зөв амьдардаг. Кауер хүчний төлөө үр удмаа үргэлжлүүлэхийн төлөө амьдарч байна хэмээвэл түүнийг илүү хөвгтэй байлгаж, түүнийг илүү чадамжит байлгахын тулд өөрийгөө танин мэдэх шаардлага байна.
Тиймээс энэ бүх сэдв маань өөрөө 9 хайран дээрээ багтарч байгаа юм шүү дээ. Агуул биеийн буюу өөрөө нэгэн үр болж сүнсээ үлдээхийн тулд орон зайд оршихын тулд үрээ төрүүлнэ. Энэ бол эм хүмүүний үүрэг, амьдралын мөн чанар. Үүнээс эм хүмүүн зүгтэж чадахгүй, эсэргүүцэж болохгүй байгалийн хууль. Иймд сүнсэн биеийн чадамжаар алтан стэй болж төрсөн юм шүү дээ. За, үрийн сэдвийг дотор нь хуваая. Эм хүмүүн өөрөө үр байхдаа яаж бойжих ёстой? Охин үрийг хэрхэн бойжуулах? Хэрхэн яаж үр үлдэх ёстой юм хэмээн жирэмслэхүйн ухаан. Үүний дараа хевлээд бойжуулах вэ. Энэ нь их үрийн судар болон анагаах сударт орсон тул алгасэ. Хевлээд бойжуулсан бол биед бойжуулах вэ гэж дараагийнх нь байна. Тэгээд охин гэж дахин эргэж шилжихгүй байна.